За тэгээд би сэргэлтэн жимбэгтэр болоо 6 осын 6 гэдэг талаар ярьжсэн тий. Одоо энэ асуудлыг шийдэх олон аргуудын нэг нь болохоор юм 6 ус илгэж болдог. За тоон 6 миний хийдэг одоо учир шалтгаан үр дагавар учир шалтгааны 6 гэдэг ийм 6 хийдэг. За тэгээд тэн дээрээс юу харагддаг вэ гэхээр энэ 4 дахь гурвалжин боёо энэ харилцаа гэдэг гурвалжин дээрээс энэ бүхнийг хараад урьдчилаад харж мэдэх боломж бас байдаг юм аа. Тэгээ харилцаа гэдэг зурхаа дээрээс юу харагддаг вэ гэхээр бид нар дандаа л хүний ертөнцид амьдардаг, дандаа хүнтэй харьцаж амьдардаг, тэг өдөртөндөө хүнтэй харьцдаг, хүнээс одоо хаашаа зайлах аргагүй. За тэгвэл хүнтэй харилцах харилцаанда ялангуяа хосын харилцаанда та ямар зан ааш гаргадгийг, танд юу чухал байдгийг, танд ямар хүн тохирох юм. За ямар ааш зан гаргаад ивэл ямар хүнтэй уулзраад ах юм. Аль ямар зан ааш гаргах юм бол илүү сайн хүнтэй уулзрах юм ч гэдэг илүү танд сайн тохирсон тийм сайн хүнтэй уулзрах юм гэдэг бүх зүйлийг бас мэдэж болтгоо. За ингээд бүх өөрийнхөө гаргадаг зан аашийг мэдээд авчихаар хүн яадаг вэ гэхээр дараа нь яг тэрэндээ тохирсон хүмүүсийг сонгож эхэлдэг. Яагаад тэгэхээр надад тохирсон хүн бол байж л байгаа. Яг надтай тохирдог тийм хүнтэйгээ сонгоод харилцаа үүсгэхээр тэр нь удаандаа илүү явах магадлалтай байдаг. Хүнтэй хамт амьдраад насан туршид амьдрах гэдэг бол тийм бас амархан зүйл бас зарим талаар бол биш ээ. Асуудалтай байдаг. Тэр нь бол үнэ. Тийм учраас маш олон сэтгэл зүйчтэй маш олон тийм хосын сэтгэл зүйч нар хосын харилцааны коуч гэл маш олон хүмүүс хүний сэтгэл зүйтэй ажиллагаа байждаг шүү дээ. Ялангуяа одоо ингээд ковидоос хойш бид нар сэтгэл зүйчийн хэрэгцээ бүр эрс нэмэгдсэн. За тэгвэл тэрний хажуугаар орон гэртээ тайван байгаад харилцан ойлгосдог хүнтэй хамт байх юм бол ийм их асуудалд орох магадлал маш бага байдаг. За ингээд нэгдэх гурвалжин харилцаанаас өөрийгөө мэдчихлээ. За би харилцаан дээр ийм байдаг юм байна. За би сайн найз болж чадах юм уу хүндтэй? Би ямар үед хүнд сайн найз болдгийг. За би тий одоо нийгэмд гарч байгаа маш олон арга тавилтын асуудал байдаг. Би арга тавьчих хүн юм уу? Зарим хүмүүс бол арга тавьдаг тийм хүмүүс зөндөө байгаа. Тэр нь бол зарим хүний хувьд бол цаанаасаа тийм боломжууд амьдралд нь байнга тохиолдож идэг гэсэн. Тэгэхээр тэр хүн яагаад тийм боломж тохиолдод байна гэхээр тэр хүн нэг хүнтэйгээр сэтгэл нэм дотн харилцаа үүсгэж сурах хичээлтэй байхгүй бидний амьдрал ч одоо хичээл шүү дээ. Тэгэхээр тэр хичээлээ хийгээд явах ёстой хүн байсан чинь дандаа л нөгөө хүмүүстэй харилцаа гэдэгтэй л унаал арга тавилт юм хайгуу турлан гурвалжин асуудалд оролцолтой байгаа. Тэгэхээр тэр хүн тэрийг ойлгоод за энэ юм надад хэрэггүй юм байна. Би нэг үнтэйгээ л яг ингээд байх юм байна. Гэт тэр хүнээ олоод аваад хүн болгоомоос арга тавьдгүй л дээ. Арга тавь. Яг тэр бүр ингээд үнэхээр ингээд сэтгэл зүрхнээсээ энэ л юм байна гэдэг хүнээ олцохоор хүмүүс хараад тавьдгүй байхгүй. Тэр хүнээ олтлоо эсэг зуурж жоохон бодлоо. Зарим хүмүүс бодлаан нь тэгээд гурвалжин харилцаанд ороод идэг. Тиймэрхүү тохиолдол байдаг. За тэгээ нөгөө талаас хосын тухай хэлэх юм бол энэ хүн тийм асуудалд орох магадaltaй юу. Тэгэхгүй бол би юу гэж болох вэ? Энэ хүн өөрөө юу хийх вэ гэдэг чинь бас гаргаад өгдөг юм гаргалгааны байдаг бахны. За тэгэхээр хэрвээ та өөрийгөө хараад иймэрхүү за би нэг ийм юм байна гэдээ ойлгох юм бол за жишээ нь тийм их түнтэй суугаад бас жоохон хэрэггүй л байгаа хгүй. Жоохон юм үзэж байгаа. Тэг яг өөрөө бүр бэлэн болоо сэтгэл санаагаар бэлэн болоо за энэ шүү гэсэн үнтэйгээ суудсан юу ч тийм юм гарахгүй. Тэг тэр хүн тэрийг ойлгоцсон багт бол ерөнхийдөө за болчдөг. За бас ийм төрлийн хүмүүс байдаг. Нэг хүнээ яг сонгож аваад энэ хүнтэйгээ л би энэ амьдралыг бүтээх юм байна гэдээ ойлгоцсон тийм хүмүүс байдаг тийм.
Тийм хүмүүс бол маш тийм найдвартай, ямарваа нэгэн жижиг асуудалтай салъя гэж бүгд маш найдвартайгаар харилцааг бүтээгээд амьдрал нь ингээд одоо ингээд таны эргэн тойрны зүгээс зарим хүмүүсийг ингээд бодоод үзээрэй. Одоо би ингээд те хараад тавьдаг уралжинд оролцдог хүмүүс гэхээр ингээд нэг хүний дүр зураг харагдчихж байгаа шүү дээ. За тэрнтэй адилхан амьдралыг ингээд баг 0-оос нь хоёулаа нийлээ босгоод явдаг тийм осууд байдаг. За тэгвэл тийм яг хүмүүс байдаг. Амьдралыг ингээд байшин барьж байгаа юм шиг фундамаас нь эхлээд босгоод явдаг тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс ямар ч ааштай байдаг вэ гэхээр сонголтыг ерөнхийдөө тухайн нөгөө хүнийхээ найдвартай байдал гэдгийг харж ижих сонгодог. Тэгэхээр тийм зан ааш гаргадаг хүн бол яг өөртөө за энэ их найдвартай юм байна гэсэн хүнээ нэг сонгож аваад насан туршдаа маш сайн одоо партнер байж чаддаг. За тийм хүнтэй бол амьдралыг тий харилцааг эхлүүлэхэд бол хайхаюул байхгүй, жижиг юм дээр бүдрээд унахгүй, хамтдаа байгаа тохиолдолд босгоод явдаг л ийм л гоё гэр бүлийг үүсгэж чаддаг. За бас ийм төрлийн хүмүүс байдаг. Маш юм нөгөө гүнзгий юм сонирхдаг, нууцлаг юм сонирхдаг тийм хүмүүс байдаг. Тэгвэл тэр хүмүүс ямар хүнтэй тохирдог вэ гэхээр яг өөртөө адилхан ижил үзэл бодолтой, өөрийнхөө сонирхдаг юмыг бас сонирхдаг, бас хүлээн зөвшөөрдөг. Тэр талаар нэм ухаантай яриа өрнүүлж чаддаг. Тийм хүмүүсийг сонгодог. Тэгээд тэр хүмүүстэйгээ энэ хүмүүс бол тэгж хурдан шийдвэр гаргадаггүй л дээ. Нэлээд удаж нэлээд хойшин шийдвэр гаргадаг. Бас өөрөөсөө архимаг насны хүн сонгодог хүмүүс байдаг тийм. Гэх мэтлэнгээр хүмүүс ингэж өөрсдийнхөө одоо энэ гурвалжин дээр одоо энэ 3 тоо харагдчихин тий. Тэг яг дэлгэрэнгүй зурхаагаа хийлгэхээр дахиад 3 тоо нэмээд орж ирдэг. Тэрийг нь дэлгэрэнгүй үсгийн зурхаараа харилцааны зурхаа хийлгэж байгаа хүмүүстэйгээ дэлгэрэнгүй харилцаад бүгдийг нэмээд тайлбарлаад тэгээд уулзалт видео олгоод өгдөг. За ингээд хүмүүс янз бүр байна. Зарим нь маш хурдан шийдвэр гаргадаг хүмүүс байна. Зарим нь өөрөөсөө залуу хүнтэй суудаг хүмүүс байна. Зарим нь өөрөөсөө ахмад хүмүүсийг сонгодог хүмүүс байна. Зарим нь найдвартай байдлыг хардаг хүн байна. Зарим нь гадны үзмжийг хардаг хүн байна. Зарим нь толгойг нь хардаг хүн байна. Гэх мэтлэнгээр хүмүүс янз бүр. Тэгвэл өөрийгөө те би харилцаан дээр иймэрхүү зан гаргах юм байна. Ийм юм байна гэд мэдээд авчихаараа надад хийн тохирох бай гэдэг нь ойлгомжтой болчдөг. Надад тохирсон хүнтэй хамт байхын тулд би юу хийх вэ гэдэг нь бас ойлгомжтой болтгоо. За жишээ нь энэ дээр 4-ийн тоотой ялангуяа эмэгтэй хүмүүс байх юм бол уг нь гэр бүлт чи эрэгтэй хүн чинь гол штэ тий өрхийн тэргүүн гэж боддог. Тэгвэл 4-ийн тоотой эмэгтэй хүн өрхийн тэргүүний байрыг аяг булаацалцдаг гэсэн. Булаацалт нь эрэгтэйгийнхээ урдуугаар шийдвэр гаргана, эрх мэдэл дээрээ үзэлцэн, тиймэрхүү юм аяг гаргадаг. Тэгээд тэрийг ойлгоод аваад энэ дэми шүү. Ер нь энийг гэр бүлтэй биш илүү бизнес талтай, ажил талтай гаргаад гэртээ гоё эмэгтэйлэг байг гэдэг тийм зөвлөмжийг өгдөг л дээ. Тэгэхээр тэр үед гэр бүлийн уур амьсгал тий хоёр одоо гэрийн аав ээж хоёр хоорондоо маргалдаад байгаа тухайн гэр бүлд байдал ямар уур амьсгал ямар онцгүй болдог гэлээ тий. Тийм юм удаан үргэлжлэхээр үр хөвгчүүдтэй нөлөөлдөг. Тэгэхээр тэхгүй тулд дөрөвсөн тоотой эмэгтэй хүн байх юм бол эсэргээрээ гэртээ гоё эмэгтэй илүү зан гаргаад илүү эмэгтэйлэг болгоод шин чанараасаа илүү хөгжүүлээд ажил дээр жинхэнэ өстой тийм өөрийнхөө бизнес идэгвэл бизнес дээр ажил дээр тэр гоё лидерийн зан чанараа гаргаж болдог байхгүй гэтэл үүнийг мэдхгүй эмэгтэйчүүд яг яадаг вэ гэхээр ажил дээр ажиллаа хийгээс өрсөлдөөлнөл мангас ажилдаа сайн байдаг. Гэртээ ирээд гэртээ бас яг тэгээд өрхийн одоо лидер тэр хүн багцэлцээд байдаг гэсэн. Тэр нь тэрний мдээгүй ойлгоогүй байгаагасаа болоод хийгээд байгаа л болохгүй түүнээс алдаа гэх нь хайшин тий. Тэгэхээр тийм гоё сайн чанарыг зүгтээ гаргаад тах нь тусгүй байдаг шүү харилцаанд гэдгийг ойлгоод авчихаа тэр хүн гэр бүлийн харилцаан дээр илүү гоё зөөлөн юм нийцтэй
аз жаргалтай гэр бүлийг бүтээж чаддаг гэсэн. За ингээд өөрийгөө мэдээд авчлаа. За би нэг ийм хүн юм байна. Тодорхой харилцаан дээр ямар шин чанартай хүн бэ? Гаргаад авангууд чинь танд иймэрхүү тохирох юм байна. За тэгээд сая дөрвийн тотоо өндөр үргэлжлүүлээд ярьсан шиг өөрөө ингээд харилцаан дээр дандаа доминант байдлаар эрх мэдлэгтэй санаачлахад гартаа аваад ахаар энэ үнэтэй илүү сул эрхтэйч тохироод идэг. Дайралтаад идэх гэсэн амьдрал дээр яагаад вэ гэхээр үүрэг хүчтэй эмэгтэй байгаад байна. Тэгэхээр энийг ойлгоод авчих юм бол яг илүү хүчтэй эрхтэй хүнтэй тий өөрийнх нь тэр гой стандартад таарсан тийм хүн дайралтж эхэлдэг байхгүй. Тий энэ бол айгүй чухал. Яагаад гэвэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүд бүгдээ л хайртай хүнтэйгээ суугаал гоё жаз жаргалтай амьдралыг бүгдээ л бүтээх хүсэлтэй байгаа. Хинч хүнтэй зовын энэ гэж юусээ судгүй штэ дандаа жаргыг тий хамтдаа гоё бүтээ гоё амьдрий нэг олдож байгаа амьдрал юм чинь сайхан амьдрий гэдэг ийм хүсэл зорилгоо бид хамтдаа суудаг боловч зарим зүйлүүдийг өөрийнхөө онцлогийг ойлгохгүй байгаагаас үзээд иймэрхүү асуудлууд үүсч болох байх нэ. Тэгэхээр эхнээсээ энийг мэдээд авчих юм бол энэ бүхэн аюулгүй амархан болчдөг. Энэ дээр нэг юм ойлгохгүй байдал гаргаад юмыг ингээд өндөрлөөд байхад өндөрлөд байснаасаа илүү аргыг нь яаж болох вэ гэдэг зүйлөө л анхаарлаа хандуулах болчдөг. За ингээд өөрийгөө мэдээд ойлгоод авсан хүн маань за сайн байна уу Дашка? Орой минь. За өөрийгөө мэдээд ойлгоод авсан хүн маань дараа нь нөгөө хүнээ яг тоон цухахаар хамт үзүүлээ. Хосын цухаа гэдэг чинь хоёр хүний цухаа байхгүй. Хоёр хүний харилцаан дээр гаргадаг цухааг өөрсдөд нь тайлбарлаж өгнө гэсэн. Нөгөө хүнээ бас ойлгоод авчдаг. За энэ ийм төлөвлөлийн хүн байна те. Төрөний шиг энэ одоо те дөрв эрэгтэй хүн дөрв гэдэг тоотой байх юм бол илүү эрэгтэйлэг илүү хүрхийн тэр би бол хүрхийн тэр юм би бол гэрээ авч явах хэрэгтэй гэдэг үзлийг шингээсэн байдаг байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүний хувьд бол энэ маш гоё тоо болчихдог. За бас юу харж болдог вэ гэхээр зарим тоонууд болохоор маш эрэгтэйлэг тэгээд юусоо гэр бүлээ санхүүг нь аюу сайн хангадаг тийм эрчүүд байдаг. За тэр эрчүүдийг ойлгоход нэг юм ажил хийж явдаг хүмүүс идэг шүү дээ. Ажил дээр маш их анхаарал өгдөг. Тэг гэр бүлд нь баг 2 номерт яваад байгаа юм шиг. Тийм хүмүүс бас байдгаа. Тэгээд ажлаа нэгдүгээр тавьдаг хүмүүсийг бид чи гэр бүлтэй анхаарал зарцуулсангүй гэдээ тахаар угаасаа тэр хүний төлөв чанар нь тийм байхгүй. Би ажиллаа хийн, бизнесээ хийн, хөвчлэн бизнестэй хүмүүс идэг. Бизнесээ хийн. Гэхдээ тэр хэмжээгээр би үрх гэрийнхаа бүх санхүү хэрэгцээг хангах. Тэгэд эхнэр нь тэр ажил нэг номер гэдгийг ойлгочвол нөгөө хүнтэй айгүй амар тэр хоёр хүнд хоёуланд амар болчихдог. Тэгээд харин эхнэр нь чөлөө цагаа яаж өнгөрөх вэ гэдэг дээр илүү анхаарал хандуулад нөхөрт нь тийм цаг зав байхгүй бизнесээ өгөө явж байгаа юм тий. Хөвчлэн бизнестэй хүмүүс тийм тоотой байдаг. За бизнесээ өгөөд явж байгаа нь цаг зав байхгүй харин одоо хоёулаа ингээд тгий гэхээр өөрийнхөө өрхийн тэр хүний тий гол одоо мөнгийг алдаг гэрийнхаа бүх санхүүгээр хангадаг хүн гэдгээ бол маш сайн ухамсарладаг хүмүүс идэхгүй. Тэгэхээр тэр нөгөө тал нь ойлгоод авчгаал харилцаан дээр маш амархан байдаг гэсэн үг. За би одоо нэг хоёр миний зурхаа хийсэн хүмүүсээс нэг хоёр нь яг тийм биш нөхрүүд нь яг тийм байсан. Тэгээ би энийг тайлбарлаад өгсөн чинь яг тэгдэг. За тэгвэл би одоо чөлөө цагаа яаж өнгөрөөх үү? Хаашаа зугаалах уу? Тэ? Хаашаа хэдийд явах уу? Харин чи интернетээс цагаа гаргаад тэднээс тэдний хооронд надад ийм цаг хэрэгтэй шүү өнтер гэдгээ би өөрчил төлөвлөө. Нөхөртөө энийг хэлчихэд бол би тэр цагийг сайхан өнгөрөх юм байна. Тэр хүнээс бол би тийшээ аялаж зугаалъя. Тгий энэ гэдэг юм хүлээснээс илүү би өөрөө хийсэн дээр юм гэдэг юм ойлгоод авчихсан. За мөнгө төрний тал дээр би санаа угаасаа зовдгүй яг л юм байдаг.
Гэхдээ хүн ойлгож авсан юм байлаа. Тийм үү те. Иймэрхүү талаас нэгэд нөгөө хүн ойлгож аваад за ялангуяа одоо манай уулзалт нэмэгтэй хүмүүс илүү орж байгаа юм чинь. Нэмэгтэй нь ойлгоод авчаад одоо манай сэргэлэн чимэг яаж сүрсэн базаа гэдэг шиг наанаас ингээд түлхүүрийн тааруулахад аягүй амархан болчихж байгаа байхгүй юу. Тэгээ түрүүний ярьсан бас тэнцвэртэй харилцаа гэдэг юм бас үүсгэнэ. Тэгэхгүй энэ хүн юм чи ингээл дандаа өөрийгөө алдаал би энэ чэсэнд харуулах хэвээр би ингэ хэвээр гэдэлтэхгүй. IEV-г оруулаад одоо манай монголчуудын гой хатуу ухаан гэж ярьдаг шүү дээ. Тийм хатуу ухаантай болоход энэ арга юм аа. За тэгээд хосын зурхаа хийлгэж байгаа хүмүүстэй бас нэмж юу хийдэг вэ гэхээр та яг учирсан бэ? Учрах ёстой хүмүүс гэж байна. Тэ одоо үүлийн үрээр учирсан хүмүүс ч гэж байна. За тиймэрхүү юм аль нь юм бэ гэдгийг хэлж өгдөг. Бас юунаас болоод маргалдаад идэм бэ? Маргаа юунаас гардгийг гэдгийг хэлж өгдөг. За жишээ нь мөнгнөөс болоод маргалдаад идэг хүмүүс байдгийг. Аль эсвэл зарим нь одоо тий чи энийг хийсэнгүү би энийг хийсэнгүү ч гэдэг юм уу янз бүрийн маргааны шалтгууд байдаг. Тэрийг нь яаж одоо маргалдахгүй байх вэ гэдэг зөвлөмжтэйгээ бас явж идэг юм аа. За зарим гэр бүлүүд хоорондоо бизнес хийдгээ. Эхнэр нөхөр хоёр хамтдаа нийлээд бизнес хийх тохиолдлууд байдаг. Тэгээд тэр тохиолдолд хоёр хоорондоо тохирох юм. За манай сэргэлэн чимгийнхаар бол битээ тохирохгүй юм байлээ. Бизнес хийж болох юм бол болох юм байлээ. Гэхдээ миний санаагаар хийсэнгүү, тэрний санаагаар хийсэнгүүгээд битээ хоорондоо тэргүүлэгч байрыг авах гээд их зүрэлдэх юм байна гэдгийг ойлгосон тий. Харин чи юу угаасаа нөгөө нэг хамгийн анх ингээд хамт ер нь хамт ажиллах ч юм уу тий тэгэл хамт юм дээр хоёлаа хамт ажиллах уу хамт юм хийх үү гэхээр яхан бэ ч өөрийнхөө юмыг өөрийнхөө хийхийг хүссэн юм а хий гэл ингээд идэгс аахгүй. Тэгээ би яагаад надтай ингээд юу яах байгаа юм бол хүмүүс чинь тгийл даа гэл ингээд айгуу гой дэмжээч гэдэг юм уу тий хамтраад ингээ юм хиймээр идэг гэл гайхаад идэг байсан чинь яг энэ хосын зурхаан дээр гараад ирсэн чинь яг өөртөөхөө юм хийх тийм юутай байгаа байхгүй юу? Өөрөөсөө юм хийсэн дээр хүмүүс байгаа байхгүй юу? Харин тийм. Тэгээ хэрвээ энийг би мэдэхгүй байсан бол чин зурхаан дээр яг энийг мэдэхгүй байсан бол би яах нь урал байгаа байхгүй юу? Уралах ч юм уу те яагаад намайг дэмждэггүй ч гэдэг юм яагаад хамт явах тий гомдох ч юм уу тэрнээс үүдэлтэйгээр янз бүрийн асуудлууд цаашаа гарахаар байгаа байхгүй юу. Тэгч чинь хэрвээ энийг би мдэггүй бол мэдээж энэс цаашаа ямар ч эрсдэл өөрөх байсан юм блэ тий. Тэгэхэд энийг мэдээд авцсан тохиолдолд бол нэрээ за би энэ хүнийг заавал надтай хамт юм хамт ажил хамт скол бизнес хийж гэдэг юм тий. Ингэж шахах шаардлага өөр нь байхгүй байна. Өөрийнх нь нөгөө эрх чөлөөтэй өөрөөх нь юмыг өөрөөр нь хэлгээд өөрөө ч гэсэн бас тий өөрийнхөө хийхийг хүссэн сонирхсан юм өөрөө ингээд хийгээд явах юм байна гэдгээ ингээд мэдчихэж байгаа байхгүй юу. Ямар нэгэн хамаарлын бүсэд өөрсдөө оруулахгүй байна гэдэг чинь өөрөө оруулах шаардлагагүй юм байна. Тэгээ гүн дээр юм байна тий. Тэгээд тэр нөгөө 8-тай хүмүүс ч айгүй шудраг хүмүүс байдаг гэх тий. Шудраг хүмүүс байдаг гэсэн би ямар ч хэлсэн л нэг асуудал үүсгээд янз бүр болоод араар тавьж гүгээд тахгүй юм байна гэдгийг бас мэдчих авсан шүү дээ. Тэгэл нэг хардаал янз бүр болоод ч гэдэг юм уу хасуудын зунд янз бүрийн бас байж болно шүү дээ. Тийм шүү дээ. Ийм юм дээр бол би 100% итгэл даахгүй юм байна гэдгийг бас мэдчих авчихсан. Тэр чист айгүй чухал шүү дээ. Миний итгэл даах хүн өмнө харддаг хүмүүс байдаг байхгүй. Харддаг татаа хүмүүс байдаг юм баг хөргий. Тэгэхээр итгэл даахгүй гэдэг итгэл гэдэг юм бас амар чухал. Нэг хүнд итгээд бүх юмаа зориулах. Итгэхгүй гэж яана гэж ингэх бол маш хэцүү байдаг. Ялангуяа удаан хугацааны харилцааны нөхцөлд бол тэр харилцаан дээр баталгаатай байдал, итгэлтэй юм найдвартай байдал гэдэг юм олдохгүй болохоор янз бүрийн хүмүүст сэтгэл зүйн асуудал үүсч эхлэв шүү дээ. Энийг юм тэгчихвээ гэж адгийн наадах нь утсын шалгахаас их эсвэл тээ. Нөгөө нэг хинтээ уулзаад байгаа видео кол хий гэл хүмүүс тэгэддэг шүү дээ. Тэгвэл тий дандаа итгэлцэл баг. Тэгэхээр эхнээсээ энэ итгэж болох хүн мөн үү гэж тэрийг ойлгоцсон тохиолдолд за нэг араас үгс хөөтөлцөд дэми юм байна гэдэг юм ойлгож байгаа амар байхгүй.
За би болохоор өөрийнхөө хувьд 15 жилийн дараа энэ хүн намайг араар тавихгүй юм байна гэж ойлгочоод гэхдээ би хаатаж маатаж гүйдүүлтэй хаатах надад юм сонирхол ах. Зүгээр л амьдрал дандаа араар тавьдаг юм байна да. Энэ бол зөв. Энэ бол бай. Ер нь тэгдэг юм байна. Энэ бол ер нь тийм юм байна гэж бодсон байсан миний тэр бодлыг үгүй хүн болгоно тийм биш юм байна гэдэг бодол гэдэг үзэлд хүрэхийн тулд 15 жилийг би зарцуулсан байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг над чиг 15 жил зарцуулахгүйгээр энэ хүн бол тэг хүн биш юм байна гэдгийг зөвхөн хосын зурхаа гэдэг юм хийлгээл өөрчлөлт мэдчих боломжтой байсан байлээ. За зохицлын тоо гэдэг ийм тоонуудыг та хооронд хэрэг зохицдог тийм гэдэг юмнуудыг бүгдийг гаргаад харуулт болтгоо. Тэгэхээр юм эхнээсээ тодорхой илүү амархан болдог. Та хоорондоо тий чи нэг нь уурлаад тахад нэг нь дугаа ичдэг ч юм. Нэг нь ингээд те амар юм тэргүүлэгч маягийн хүн байхад нөгөөх нь жоохон хойно гараад байждаг ч юм. Тэгээд нөгөө хүнээ тэргүүлэх жоохон байр суунаасаа буусан тохиол зөөлөх нь ингээд байгаа шүү дээ. Ингээд гээд байгаа шүү дээ хэлдэг юм аргатай болдог ч юм. Эхнээсээ тэрийг ойлгоод мэдээд авчихад одоо нөгөө маш олон жилийн үл ойлголцол нуус нулимс хэрүүл уруул одоо тэр бүх юмыг хэмнэх ийм боломж. Харамсалтай нь би ингэж мэдэж чадаагүй учраас нэлээ олон юм үзчихэж энэ төвшөнд хүрсэн. Гэтэл миний тэр маш олон удаан жилтэй асуудалтай байсан. Тэр асуудлын дундуур та хэд маань явахгүйгээр өмнө нь ингэж ойлгож болно байдгийн байна. Тийм учраас энийг би танартай хуваалцаж байгаа. Тийм учраас тоонцорхоо гэдэг юмыг би хүмүүст хийж өгдөг. Эхнээсээ ойлгоцгоо өөрийгөө сайн мэдээд аваа. Өөрийгөө мэдээд авчих тохиолдолд дараагийн юмнууд их амархан. Удахгүй учрах миний хайрт минь гэдэг би нөхөртэй зориулаад захиад шиг ийм өөртөө зориулаад ийм биччихсэн аахгүй юу? Энэ харагдаж байна унсахгүй тийм. Тэгэнгүүтээ энэ захаа бичээд тэгээд ингээд маш гоё өөртөө ингээд зориулаад захаа бичээд яг ингээд тэр одоо цагдаар амьдарч байгаа хамт амьдарч байгаа юм шиг ийм юу биччихсэн аахгүй юу? Дараа ингээд би нөгөө нэг юу яажсэн захаа биччихсэн байхгүй юу? Тэгээд одоо энэ дээр энэ зургуудыг харж байна. Дандаа энэ зургуудыг би интернетээс аваад угаалгаад тэгээд энэ битсэн яг энэ хүмүүс яг энэ шиг ийм гоё аз жаргалтай хайрыг би ингээ өөртөө юу яаж аавна гэд хайрыг хүсээд яг би ингэж байна гэд яг энэ төсөөллүүд энэ зургуудаас та адилхан иймэрхүү төсөөллүүдийг өөртөө ургуулan бодож өөртөө ингэж биччихсэн байхгүй юу? Одоогоос 2 жилийн өмнө юм уу? Тэгээд яасан бэ гэвэл одоо би яг энэ аз жаргалтай гэр бүлийг бий болгосон. Надад энэ нэгсэндээ манифест болоод ороод ирсэн байгаа байхгүй юу? Тэгээ би энийг чин сэтгэлээсээ хүсээд яг ийм гоё аз жаргалтай гоё гэр бүлтэй болно гэж төсөөлөд өөртөө. Тэгээ биччихсэн. Тэгээд яг энэ маань ингээд биелсэн болохоор биелсэн байгаа. Тэгээд яг энэ дээр тулгуурлаад би юу хэлэх гэж байна гэхээр ер нь бол бид нэр ирээдүйд өөртөө хүссэн бүх юмн дээр ингээд яг чин сэтгэлээсээ гоё ингээд нүдэндээ ургуулan бодоод тэгээд яг тэрийг ингээд болж өгвөл дүрс зургаар ингээд юм уу ингээд эсвэл зарим нь хүмүүс бол зуршин босч байгаа гэдэг шүү дээ. Тэгээ би энэ аргад бол үнэхээр итгэлтэй бүр энэ үнэхээр гоё юм байна гэд. Тэгэд өөрийн гэсэн яг тийм нөгөө гоё юугаа бас ингээд бий болгоцсон байгаа. Тэрийг бас юм уу санагдаад. Тий. Энэ бол үнэхээр миний хувьд би өнөөдөр нөгөө нэг хичээлх юмнуудыг ингээд нөгөө янзлаа сууж байгаа гинтхэн нэр надад нэг ийм юу байдаг билүү гэд. Би маш олон жилийн 10 жилийн 5 жилийн өмнөх ийм дараах ийм амьдралаа бас ингэж нөгөө бас бичээд ингээд хийжсэн төлөвлөгөө надад байдаг байхгүй. Тэгээд тэрнтэйгээ цуг ингээд хийцэн байсан. Тэгээд зураг мураг ингээд хийгээд орхисон байснаа бүр таг мөрцсөн байсан шүү дээ. Тэгэл энэ бас айгүй гоё амьдрал дээр яг биелсэн. Амьдрал дээр биелсэн байгааг өнөөдөр гинт нөгөө санаад ялна шүү дээ өөртөө.
Мгм. Үе би энэ дээр энийг бичсэн чи энэ маань биелсэн байсан биз дээ. Тэгээ одоо нэр миний төсөөлөд байгаа тэр гой залуу бол миний хажууд байгаа. Хүн чинь байдаг. Чи зөвхөн хүс тэгэл тэр чинь биелнэ. Тэр үнэхээр гоё эс. За За нөгөө чи сая тэгээ давхар ярьжсэн шүү дээ. хийж байгаа. Солонгост те эмэгтэй хүнийг хайрын цэнгийг өгдөг, дүүргдэг хүн гэд Тийм тэрийг ингэж манай ярьдгаа. ажлын газрын залуу надад хэлсэн байхгүй юу? Аа. Тийм тэгээд би тийм байна гэж ойлгосон. Аа. Тэгээд хайрын цэнийг тэг яаж өгөх юм? Халамж хайр. Аа. Ерөөсөө ингэдэм бэлээ. Яг Солонгос эрэгтэй хүмүүс болохоор ерөөсөө эмэгтэйчүүдийг гоё тавих тухтай байлгах, гоё юмар хангаж өгөх гэдэг те гоё амттай хоол авч өгөх гэдэг. Ерөөсөө ингэж үйлчилж байгаа тэндээсээ өөртөө цэнгээ авдаг. Аа. Тийм юм бэлээ. Тэгээд Тэгээд эмэгтэй хүмүүс нь болохоор өглөө явахт нь ингээ гоё үгээр. тий гоё ингээд сайн ажиллаараа, болгоомжтой ажиллаараа, ажиллаа сайн хийгээрэй гэж ингэдэг байхгүй юу? Тэгээд ингээд юу өглөө нь ингээд цайгийн нөгөөд тэгээ гаргадаг. Тэгээ энийг би бас давхар нөгөө нэг бас нөгөө солонгосын нөгөө айгүй нэг миний нэг дагдаг нэг эмэгтэй жүжигчин байдаг. Тэгээд айгүй гоё хоол хийдэг. Тэгээд нөхөр нь эмч тэгэнгүүтээ нөхөртэй маш гоё ингээд яг нөгөө нэг сайн эзэгтэй дүртэй тэр эмэгтэй айгүй гоё тийм талаас нь би хардаг байхгүй. Тэгээд тэр их эмэгтэй жүжигчний амьдралын стил юуг нас скилийн нас би хараад агаад тэр юг бас харж сурдаг байхгүй. Тэгээд тэндээс яг үүдэлээр яг ингээд нөгөө нэг гэр бүлтэй эрэгтэй хүн одоо их нэртэй байгаа эрэгтэй хүн ганц биеэрээ амьдарч байгаа эрэгтэй хүн хоёрын ялгаа хоёр ондоо байдаг байхгүй. Энэ болохоор яадаг вэ гэхээр нөгөө манай ах ч гэсэн маш урд нь олон жил ганц бие явсан эрэгтэй штэ. Тэгэнгүүт одоо ингээд ажлынх нь хүмүүс нь юу гэдэг вэ гэхээр ингээд ер нь бол одоо ч би өөрөө нүдэрэ хараач ч гэсэн ингээд ер нь энийх ингээд гоё ингээд нөгөө нэг юу гэдэг юм одоо эмэгтэй хүнээр хайрлагдаж байгаа гэдэг мэдрэмжээ авсан хүн гэдэг чинь тэр сараан батарей гэдэг нь хайрын батарей болоод ингээд одоо пүүл болоод ирэхээр ингээд айгүй гоё өөртөө ихтэй ерөөсөө тийм гоё болоод ирт юм байна. Эрэгтэй хүн хүртэл өөрөө цаанаасаа ингээд энерги нь ингээд дээшлээд өөрийгөө ингээд авч явах эрчим нь айгүй өндөр болоод ирт юм байна гэдгийг болж харсан. Тэгээд хайрын батлыг нь яаж дүүргдэг гинэ? Хайрын батарей гэдэг чинь ер нь бол нөгөө одоо юу вэ штэ Солонгост бол тэр эмэгтэй хүний халамж ер нь халамж өөрөө эрэгтэй хүнд хайрын цэник өгч идэм юм. Тэгээд эмэгтэй хүн нь өөрөө эмэгтэйлэг энергиээр л ерөнхийдөө хайрын цэнийг өгдөм бэ. Эмэгтэй хүн өөрийнхөө эмэгтэй энергиээр. Тийм байгаа байхгүй юу? Тэр айгүй гоё юмсан. Тэгээд тэрийг мэдэж аваад тэгээ би дандаа одоо тэр би ч бол ямар эргэтэлэг энергит өндөртэй нөхөр байлаа да. Тэрийг ерөнхийдөө мэдэж аваад за эмэгтэй хүн чинь ийм байдсан бэ штэ гэдгийг бид нар солонгос жүжигчний амьдралын тэр скелээс харчаад тэгээд за үнэхээр би яг энэ хүн шиг ийм гоё эмэгтэйлэг ийм эцэгтэй болох юм байна гэж өөртөө юу хайсан. Тэгвэл тэгээд яг тэр стилийг бариад явж байгаа. Тэг өглөө нөхрөө явахт нь айгүй гоё одоо тий өдрийг сайхан өнгөрүүлээрээ, сайн ажиллаарай, боломжтой яваарай гэдэг юм халамжийн үгнүүдээр дандаа гоё явуулчих тийм биш. Тий хайрын гоё үгнүүдийг дандаа хэлж гаргадаг байхгүй юу? За юу гэж өгч хэлдэг? Юу гэж өгч хэлдэг? Ажлаасаа хийгээрээ, болгоомжтой яваарай, сайн ажиллаарай гэж хэлдэг байхгүй юу? Тэгээд энэ хүмүүс чинь амар ингээд тэгээд харж байгаа тэр үйлдэлийн явчаад ирээ, ажилдаа явчаад ирээ гэж өөрөө хэлдээд гардаг байхгүй энэ хүмүүс явахтаа тэгдэг байхгүй. Тэгмээд сайн ажиллаарай, ажилласаа хийгээрээ, сайн болгоомжтой яваарай гэл ингээд ерөөсөө тэгж дандаа тийм нөгөө инсаа хэлж гаргадаг. Тэгээ үүдэнд очиод яг үүдэнд очиод үдэж гаргаж өгдөг үү? Японочууд үдэж гаргаж өгдөг. Тий араас нь хаалгахта болгоомжтой яваарай, та яваад ирээрэй гэж. Ер нь бол дандаа энэ болоод ер нь бол альч солонгос эмэгтэйчүүд ер нь бол нөхрөөдөө тэгж гаргад юм билээ. Тэрийг ажлын
нөгөө уцаар ярьж байхдаа ч гэсэн нөхрийгээ болгоомжтой ажиллаарай, сайн ажиллаарай гэж ерөөсөө ингээд байнгын ийм инсаа хайрын ийм үгээр ер нь цаад хүнээ ингэж нөгөө юу яд юм бэл цэмгэлж өгдөг юм бэлээ. Солонгос эмэгтэйчүүд бол ер нь тийм байдаг. Тэрийг Тэгвэл сурсан. өглөө гарахт нь тгээ явуулчт юм байна. Орой Орой ирэхэд ирэхэд нь яадаг юм. сайн хийсэн үү? Сайн ажиллаа гэж хэлдэг байхгүй юу? Аа. Тий. Сайн ажиллаа, сайн байлаа гэх тий. Хоолоо сайн идсэн үү? Ядарчин үү? Хоолой Тэр сайн хэлэх идсэн юм үү уу? гэдэг чинь нөгөө энгийн хүмүүс их штэ. Энгийн хүмүүс хоорондоо уулзахдаа хоолой идсэн үү гэж асуудаг штэ. Аа. Тий, тий. Тэрнээсгүй болоод энгийн хүмүүс таарчаад болгоомжтой яваарай, сайн ажиллаарай. Ер нь бол гэхдээ сайн ажиллаарай гэж ерөнхийдөө хэлдэг л дээ. Гэхдээ эхнэрээ гэр бүлийнхаа гэрээсээ гарахтаа өглөө эхнэрээсээ тийм үгийг сонсоод гарвал тэр хүн бүтэн өдөржингөө тэр нөгөө энерги нь аюу дүүрэн ажилдаг. Нөгөө цэнэгэн дүүрч гарчиж байгаа гэсэн үг юм Тий, тий. цэник Хайрын дүүрэн. цэнэгэн дүүрээ гарчиж байгаа юм тий. Хайрын цэник дүүрэн гарч байгаа. Тий. Тийм эрч хүчтэй өөртөө итгэх итгэлийг аваа гарч байгаа болохоор тийм лээ. Тэрийг нэрээ юу яасан? Амьдралдаа хэрэгжүүлдэг. Би энийг нөгөө хизээ яриа гэж бас нөгөө дөрүлэнгийнх нэг энерги юу ярьжсэн шүү дээ. Тэрэн дээр нэг яриа гэж байгаа марцсан байсан нөгөө юундаа болоод. Тий, хайрын батарей гэж сараан батарей гэдэг байхгүй солонгосчууд сараан батарей. Тэгээ нөгөө нэг тэрийг яаж яасан гүнгүүд нөгөө ажлын эгчнэр бас нөгөө нөхрөөдтэйгээ ярьж байгааг нь бас сонсоол тэгээд хамт ингээд солонгос хүмүүс эгчнэрээс их юм сурдаг шүү дээ амьдрал дээр. Тэгээд тэрийг сурсан. Тэгээд ажлын залуу харин бас нөгөө нэг юу эмэгтэй хүн чинь эрэгтэй хүндээ нөхөртөө хайрын батарей өгдөг байхгүй юу? Хайрын батарей сайн байх юм бол нөхөр нь ажиллаа сайн хийж мөнгөө их ураад юм аа гэж хэлжсэн. Тэгэл би тэрийг бас тэр хүний үгийг бас сонсоод эрэгтэйчүүд ер нь ийм хүсдэм байх гэдэг стилийг нь бас тэндээс олж авч ирсэн. Тэгээд яг зургатаар хараад тий тэгэл ер нь бүх юмыг хараад тэгэл сурж байгаа шүү дээ. Миний хувьд бол нөгөө чин соёл, чин юунд нөгөө бас нөгөө суралцаад явж байгаа. Тэрийгээ бас нөгөө гадаад гэрийн эзэгтэй соёлыг бас манай Монгол эмэгтэйчүүд бас яагаад энийг хэрэгжүүлж болохгүй нөхөртөө ер нь хэр их инсаа хийж гаргадаггүй те гэдэг бас юм шүү дээ. Гэхдээ гоё сүүлийн үеийн залуучууд ч бас өөрхөн бас хайрын хэл бас гоё байгаа шүү дээ. Гоё бас тийм сүүлийн үеийн хүмүүс ондоо юм билээ. Тэгвэл хамгийн бас нөгөө юу юм айгүйх хардаал янз бүр болоод нэг сонин стилээр нөхөртөөгөө харилцаж байгаа бас тийм хүмүүсийг бас сонсоод энэ биштэй гэдэг цаашаа явах юм наанаас нь сайхан түлхээд идэв штэ янз бүрийн үгээр тэр бас байж бодлогогүй юм байл. Ер нь бол ингээд хараад байхад ямар ч эрэгтэй хүн ер нь хайрыг бодвол дотроо ч гэсэн өсчээд яагаад гэвэл эрэгтэй хүн гэдэг чинь насан туршсан хөө эрэгтэй хүүхдэд л ахгүй тэгэнгүүт эмэгтэй хүнээс хамгийн дөрөнд ээжээсээ хайр ээжээрээ хайрлуулад өссөн үг чинь эхнэрээрээ хайрлуулад дараагийнхны ээлжинд эхнэрээрээ хайрлуулдаг шээ. Тэгэнгүүт эрэгтэй хүн болгон ер нь хайрыг дотроо өсч явд юм байна гэдгийг ойлгосон. Тэгэнгүүт тэр хайрыг өгөх юм бол эргүүлээд тэр хүн чинь чамайг эргүүлээд хайрлана. Тэгээгүү нөхрийг 9 шидээр сонин үгээр хэлээ, муу үгээр хэлээд ч юм уу тийм байчаад хайр нэхэд хайр гортоод ч юм тийм байх ямар ч боломжгүй. Чи эхлээд өөрөө усал хайрл тэгээд эргүүлээд чамайг наадгүй чинь бүр нөгөө дүүрэн хайраар буцаагаад хайрлах гэдгийг бол ер нь гэдгийг бол амьдралаас ойлгосон юм тий. Тэгэд чи төмөр хатагтаагаасаа буугаад за төмөр хатагтаа байхаа болио гэсэн юм шүү дээ. Тий төмөр хатагтай байхаа болоод одоо эмэгтэйлэг энерги үнэхээр тэрэн дээр анхаарад өөрөөсөө би эмэгтэй учраас эмэгтэй энерги надад байгаа юм байна. Би эмэгтэй энерги 10% болгоод эрэгтэй энергийг 90% болгоо амьдралын 20-д жил ганц би тэгээд зүтгэсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо эсэргээр нь би хараа одоо гадаах юм санаа зовхгүйгээр байх одоо нөхцөлийн нөхөртөө өгөөд өөрөө яг гэртээ тий яг энэ тэр эмэгтэй энерги дээр эмэгтэй хүн яаж явж болох уу гэдэг тий тэр стил дээр л явж байгаа. Тэгээ дуртай юмдаа явна, дуртай ажлыг хийвгүүл хий. Ягаад бол манай хүн хэлдэг байхгүй хийхийг хүссэн юм аа хий гэдэг байхгүй юу.
Тэгээ юу хүсэж чинь хий, амрыг үл амарч гэдэг юм уу те. Тэгээд ерөөсөө хийхийг хүссэн юм аа л хий гэдэг яг энэ мессежийг надад өгчсэн. Тэгээ би ямар ч ажил хийхгүй юунд санаа зовхгүй амьдрах ямар гоё юм бэ гэд нэг удаа ингээ хэдэн өдөр ингээ дэше хараад таваараа хэдэн сар хэвтсэн бас гоё юм билээ. Тийм. Тэгээд Чиний нөгөө аа мөнгөний тухай дээр чинь бас яг тийм штэ. Дуртай тийм. ажиллаа өөрийнхөө хүссэн цагтаа хийвэл илүү дээ гэмтэгцсэн биш. Тэгээд энэ бүхэн чинь ер нь бол тэгээд энэ төрсөн он сардаа цуглуулсан энэ зурхаан дээр энэ хамаг юм маань байдсан байна гэдгийг бас мэдэж авснараа бас давуу талтай байгаа. Ер нь бол хувь хүний би хаанаас эхлэх вэ, яах вэ гэх үгээл өөрийгөө хаанаас олох вэ гэл ингээл би бас анх тийм сургалтанд бол тэгэл ороод сууж ирсэн шүү дээ. Тэр үед бол ийм янз бүрийн зурхааны үүдэлтэйгээр ийм ерөөс ямар ч мэдлэггүй байсан. Тэгвэл одоо эхлээд ер нь зурхаагаа мэдчихээ цаашаа сурах чиглэлээ олоод цааш нь хөгжүүлээд явах юм бол илүү цагийг хэмнээд айгүй сайн явах нь. Бид нар ч одоо 4-5 жил бараг хувийн нөхцөлөд сурж явж эцсийн бүлэгт энэ дээрээс ирж өөрсдийнхөө учрыг бас олоод байгаа шүү дээ. Сүүлийн үеийн зурхаан дээр болоод өөрийгөө олж авсан шүү дээ. Би одоо бүр яг тэгж аж 4 жил шахав. Маш их цаг болсон. 4 жилийг өдөрт хэдэн цаг компьютерээр харсан. Хэдэн сая төгрөгөөр суулаад тэгээ би миний нөгөө сургалтын цагт болсон бүх мөнгөний тооцоо байдаг байхгүй юу? Төчөөд бараг 60-70 төгсөж байгаа. 60-70 сая руу төгсөж байгаа шүү. Тийм. Эхлээл нэг 20-30 мянган сургалтын суудаг гэж сүүлдээ 200-300 болоо. Тэгээд хэдэн сая болол. Тэгээд тэр болгон дээр авч исэн тэр болгон ингээл бүдрээл ингээл нэг харахгүй шиг би яах юм болоо гэл ингээл тийм би тэрэндээ сайн юм шиг байна. Би нэг их юм шиг байна гэд олоод дэс нэг юм жижиг нэг юм өөд шиг мэдээлэл бүгдээр таан зурхад байж байгаа. Эхнээсээ нэг мэдчихсэн бол өстө зүгээр одоо сая яг сэргэлэн чимээ ярьдаг шиг эхнээсээ таан зурхаагаар чиглэлтэй болонгуудаа тэрэн дээрээ харин нөгөө чиглэллүүгөө шууд мөнгө зарцуулах юм бол амар хурд явах байсан юм байна. Гэхдээ олсон нэг юм. Одоо тэгээд хөрвүүлээд олоод олчихсоо гэж боддог. Тийм, бусад хүмүүст одоо ингээд яг чинь яг эндээс одоо бид нар бол ингээд одоо бид хоёрын хувьд бол ингээд бүр холоос ингээд алсын тойргоос нь цугдуулж явж байгаа нэг голт нь ирсэн байхгүй. Тэгэнгүүт одоо цаг дээр байгаа хүмүүстэр болохоор яах вэ гэхээр яг одоо голоос хойшоо ингээд гатгшаагаад хийх хэрэгтэй болчихж байгаа. Тэр ингээд нөгөө өөр чиглэл нь яг тэгсэн хамаагүй илүү юм байна. Тэгээд өөрийнхөө нөхрийгөө найз залуугаа ирээдүйд те хамгийн гоё хамгийн гоё одоо юун дээр бэлдсэн байгаа хамгийн гоё жаргалтай амьдралаа өөртөө төсөөлөд өөртөөгөө харьцаж байгаа харилцаагаа төсөөлөд тэгээд тэрийг өөртөө яг одоо цагтаар болцсон юм шиг яг тэр мэдрэмжийг өөртөө суулгах энэ гоё тасгал. Би энийг яг одоо ингээд өөртөө яг тэр мэдрэмжээ одоо тэр үе дээр очиод өөрийнхөө хүссэн тэр гоё үе дээр очиж өөрийгөө төсөөлөд яг тэндээс авж байгаа мэдрэмжээ өөртөө буулга. Ингээд цаасандаа буулгаад тэгээд миний хувьд бол тэгж буулгаж байсан. Маш гоё гэрээр тэгээд маш гоё залуу төсөөлөөд гоё мэдээ сайхан тогтохтой сайхан гэр орныг төсөөлөөд тэгээд хүсчээсэн түрүүн дээр нөгөө чимгээ хэлжсэн шүү дээ ямар залуу дуртай гэдгсэн чинь тийм одоо Дашкагийн хувьд бол нөхөр чинь ямар юм те нөхрийгөө мэдээж хамгийн гоё залуу гэдгээр нэсэндээ сайхан халамжтай тэр нөхрийнхөө яг тэр хамгийн гоё зан чанаруудын дандаа ерөөсө сөрөг сэтгэлгүйгээр дандаа гоё сайхнаар төсөөлөд тэгээд тэр орчинд очисон байгаа тохиолдолд чамд ямар мэдрэмж төрж байна яг тэр мэдрэмжээ одоо цагтаараа ингээд тэндээс авж байгаа сайхан бүх юмнуудаа ингээ өөртөө тэмдэглээд ав. Яагаад гэвэл тэр чинь нэг асандаа чи далд тухамсартай захиалга хорвоо ертөнцөөс тийм захиалга өгж байгаа байхгүй. Тэр захиалгыг өөр дөрөө ингээд тэмдэглэж аваад тэгээд тэрэндээ төстэй тэр түрүүн би хэдэд тэр гоё зургнуудаар ингээд харахаар яг нь нүдэндээ хараад сэтгэлдээ төсөөлөөд тэрийгэ цаасан дээр бичгээр яг нь чи нөгөө ертөнцөөс хүсэж байгаа чиний хүсэл ахгүй. Тэгээд тэр биелэх магадлал нь бүр үнэхээр өндөр байдаг.